Чөлөөт бүхий Азийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөхөөр Катарын Доха хотыг зорьсон ч визний зөрчлөөс үүдэн тэмцээндээ оролцож чадаагүй тамирчид өнөөдөр 11 цаг 50 минутанд эх орондоо ирлээ. Дасгалжуулагч Баяраа тамирчин Гомбт орж хөдөр булга золбоо нарын бүрэлдэхүүнтэй багийнхныг тосгоор тэдний гэр бүлийнхэн найз нөхд нь ирсэн байсан юм. Харин Монголын чөлөөт бүхий холбооноос тамирчдыг тосгоор хинч ирсэнгүй. Тамирчдын хувьд тэмцээнд оролцохоор энэ сарын 3-нд эх орноосоо мордсон Бээжингээр дамжаад Дубайд очихоос визний асуудал үүссэн гэлээ. Гэхдээ энэ нь зөвхөн визний зөрчил бус хуурамч визний асуудал үүссэн ноцтой явдал болжээ. За та хэдий хэрвээ энэ визний зөрчилтэй улсуудыг Катар руу нэвтрүүлэх юм бол нэг хүний 3,000 долларын одоо торгуулд оруулах нь шүү гэсэн тийм мэдээлэл биднэрт хийж өгөөд за тэгээд та бүхнийг одоо хүлээж бай гэж хэлж байна гэдэг. Ингээд манай тэр дасгалжуулагч маань цаашаа Катар руу нэлсэн. Тэгээд бид хэд бол үлдсэн байгаа. За тэгээд үлдээд бид хэд одоо тэр хариу өрхийг хүлээгээ сууж байтал бол сүүлдээ тэр иммиграшных нь улсууд нь ирээд биднээс асуултууд асуусан. Визний зөрчил биш байна. Энд чи одоо визний одоо хуурамч визний асуудал байна. Энэ хуурамч визийг ер нь та бүхэнд ямар шугамар олгосон бэ? Хэн гэдэг хүн олгосон бэ? Ямар байгууллага олгосон бэ? Тэр олгосон байгууллага чинь Катарын ямар байгууллагатай харьцсан бэ? Энэ талаар та бүхэн мэдээлэл өгнө гэдэг биднээс гэсэн бид нар одоо энэгээр мэдэхгүй гэхлээр зэрэг тодорхой хэмжээгээр биднээс одоо үнэн зөвөөр ярихыг одоо биднээс шаардсан. Эхлээд бол одоо шаардна гэдэг бол одоо та бүхэн ойлгож байгаа хүний энгийн харьцаа биш. Шаардна гэдэг бол нэлээд бас гэмт хэрэгтэнтэй харьцаж байгаа юм шиг байдлаар ер нь шаардсан. Бид нар тэгээд хил дээр очиод явахын өмнө энэ виз өгж байгаа байхгүй. Тэгээ ингээ очиод харахад ийм виз л өгч байгаа. Виз гэдэг тэг электрон виз л шүү. Дөрвөн гомдорж гэх. Хил дээр очиод тэгээд энүүгээр нь одоо би ингээд орох гээд гайлын хүнд ингээ үзүүлэхээр энэ визний номерыг хийдэм байна гэдэг. Бүх юм таарч. Миний пассворд бол ингээ таарч. Пассвордын дугаар. Тэгээд энэ визний номерыг хийгээд ингээ гарахаар цаанд нь болохоор Цогтбаатар Дандан базар гэж өөр нэр газар байдаг наа. Тийм. Ингээ зөрөөд байна. Ингээ зөрчилтэй байна гэж саадаж байгаа. Тэгээд эн чинь сүүлдээ болохоор хуурамч визний асуудал гэж. Бол тэр Катар төрөгч хүүтэн шалтай. Дубайд тэр инглишээр болж байгаа хүүтэн шалтай. Хажууд нь байгаа хүмүүс нь янз бүрийн хүмүүс. Тэр нь эвгүй байдалтайсэн. Маш хэцүү байсан юм бол. Тэд дуугийн чөлөөт бүхий холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Баян Мөнх ерөнхийлөгч Давагд оржтой хоригдож байхдаа уцаар холбогджээ. Гэтэл бид элчин сайдын явдаа холбогдсон ямар ч аргагүй юм байна гэхээс өөрийг хэлээгүйгүй. Тэдний хувьд хамгийн ихээр гомдож байгаа асуудал нь хүнд нөхцөлд хоригдоод тусламж хүсээд байхад боломжгүй хариулт хэлсэн мөртлөө олон нийтийг сүлжээ хэвлэл мэдээллийн хэрэгслэр тамирчидтай холбогдсон эх орон руугаа ирж яваа гэх худал хариулт өгч байсныг хэлсэн юм а. Монгол руу Баян холбооны Баян гэдэг өндрөө мессеж чи бидрийг ингээд хорчлоо бичгээр тураад авчлаа Бээжин дээр. Одоо яг ба та Бээжингийн элчин сайд руу сүүл тэр мятын юуны Монголын төлөөлөгч рүү та хилээд өгөөч. Бидрийг эндээс гаргаад өгөөч гэсэн чинь урдаас Бээжингийн элчин сайдтай холбогдсон ямар ч арга байхгүй. Та нар наанаа хөргөж жагаад тэгээд маргааш өглөө нисээр гэж хэлсэн. Өөр ямар ч хариу өгөөгүй. Тэгээд бид нар тэнд саатуулагдаад 5 цаг гарсан болоод тэндээсээ гараад тэгээд ачаа шалгаад асуугаад тэгээд би Бээжингийн элчин сайдын яамд орчихсон. Тэгээд очиод Сквотер сайдтай уулзаад Сквотер сайд танад Монголын чөлөөт бүхий холбооноос холбогдов гэхэд ямар ч тийм холбогдов гэсэн хариу өгсөн хэлсэн. Тэгээд чөлөөт бүхий холбоо бол ерөөсөө Бээжингийн элчин сайдын холбогдов гэсэн. Төрөлхсөн зайлттай явсан. Тэгээд одоо Баян Мөнх шүү би ярьсан л да энэ багшаа ингээд юу яагаад байна? Та одоо наанаас зөх хэмжээний арга марга аваач, арга хэмжээ аваач гэд тэгсэн чи Баян Мөнх за эргээд ярий гэд. Тэгээд би жоохон байж байгаад Баян Мөнхний карт авчихсан. Тэр картаар нь ярьсан чи одоо ямар ч боломжгүй болсон. Одоо наанаас буцагсан хариу өгсөн. Тэгээд Баян Мөнхний юунаас нь урилгыг харууллаад виз олгосон. Виз олгосноор хүнд Баян Мөнх яриулсан л та. Тэр Куйтер. Тэгээд энэ утас нь холбогдоод бидний тэгээд доохоор. Тэгсэн чинь ямар ч ерөөсөө та гурвын талаар ямар ч мэдээлэл байхгүй байна. Ийм зохион байгуулж байгаа газраас тий.
Энэ утас. Энэ зохион байгуулсан улсыг нь утас гэх. Тэгээд энэ утсаар яриулаад тэр одоо бидний талаар мэдээлэл өгнө гэсэн та хэдийн мэдээлэл нэр ус ямар ч юм болов. Аминдаа л одоо энэ тэмцээн зохион байгуулж байгаа дарамтас иргэдтэй шууд холбогдож байгаа. Тэгээд нэг тэмцээндээ л орчих гээд байгаа шүү дээ. Тамирчдын хувьд бэлтгэл сургуулалт зардал мөнгө сэтгэл санаа гэж бүхэл зүйлээрээ хохирсон ч гол нь эх орноо төлөөлж амжилт гаргаж түүнийг ахиулах боломж хугацаа нь хий дэмий үргэлжсэнд гомдолтой байгаагаа хэлсэн. Очоод ингээд өөрсдийн зүгээс биш одоо холбогдох улсуудын холбооны зүгээс энэ асуудлаас болж одоо ингээд гол тэмцээнд оролцож чадаагүй одоо тэнд бол одоо маш их харамсалтай гарах амжилттай ч хүртэл одоо гарч ирсэн. Одоо энэ нодон жилийн Аз ТV авсан. Энэ жил тэгээд Азаа амжилттай баттах зэрэгтэй явсан. Аз ТV тэр нь одоо талаар болж байгаа. Энэ хүн чи одоо Аз ТV аврагын мөнгө медалтай. Тэгээ энэ жил одоо тэр Киргиз гээд одоо энэтэй барилдаж ялагдчихсан нөхөр одоо Аз явуулсан. Тэгээ энэ хүн бол одоо Азийн хошоо хүрэл медалтай. Тэгэхээр одоо багийн одоо за медаль бол баарахгүй багаар бодох. За ямар ч амжилт бол дээшээ л бодно шүү дээ. Тэгэд бол бид 3 авраг төрчихөд үгүй арга байхгүй. Тамирчид 5 хоногийн өмнө гэрээс гарахдаа ямар хувцастай байсан түүнтэйгээ өнөөдөр нисгтэр буусан гэв. Монголоос нисээд визний зөрчилтэй зэрэгцээд тэдний ачаа бараа бүгд сургаггүй болжээ. Ямар ч тач чөлөөт бүхийн холбооны гаргаж өгсөн гэх электрон визнес үүдэн ийм асуудалд унсан ч өдгөө тус холбооноос тэдэнд туслах битгий хэл тэднийг нисэх буудал дээр тосгоор хинч ирээгүй юм а. Одоо цаашаа чөлөөт бүхийн холбоог яах бодолтой байгааг асуусан сэтгүүлчийн асуулт нь тэд хэргийн эзэд бидний байр байдал энэ мэдээллийг сонсоод өөрсдөөсөө ичиж хэрэгэ хүлээн гэж найдаж байгаа гэсэн юм а.